Өнгөрсөн 1-р сараас хойш Өмнөд Суданы 55 мянга гаруй иргэн дайн мөргөлдөөн болон хүнсний хомсдлоос зугтаж хөрш зэрэглэх улс орнууд руу дөрвсөн. Үлдсэн иргэдэн Өмнөд Суданд мөргөлдөөнөөс амьд гарахын төлөө тэмцэж байна хэмээн нэгдсэн үндэсний байгууллага мэдэгдлээ. Өмнөд Судан 2011 онд Суданаас тасарч бие даасан тусгаар улс болсон боловч 2 жилийн дараа иргэний дайны улмаас олон 10 мянган энгийн иргэн амь өргөдөж тогтвортой байдал нь алдагдсан. Өмнөд Суданаас дөрвсөн хүмүүсийн дийлэнх нь хүнсний хомсдол, зэвсэгт мөргөлдөөний дүнд үүссэн хөдөө аж ахуйн улиралд хүнсээ тариалж чадаагүйгийн улмаас идэх хоолгүй болж хөрш зэрэглэх улсууд руу дөрвсөн байна. Бид модны навч идэж голоо зогоож байна. Гэхдээ навч идснээр янз бүрийн өвчин тусаж байна. Хүмүүс ялангуяа хүүхдүүд суулгалт өвчин тусаж байна. Бас хүүхдүүд хүнс тэжээлийн хомсдолд орж байна. Үүнээс гадна бидэнд ямар ч эм тариа, эрүүл мэндийн төвч гэж алга. Өмнөд Суданы иргэдийн 44 мянган Суданы Дарфур мужид очсон байна. 2 жил хагасын өмнө иргэний дайн эхэлснээс хойш Өмнөд Суданы 22 мянга гаруй иргэн Суданд оргинол хааж байгаа хэмээн нэгдсэн үндэсний байгууллага мэдэгдлээ. Их сурвалжийн мэдээснээр Суданы засгийн газар тэдгээр хүмүүст одоог хүртэл дөрвөгчийн статус олгоогүй байгаа юм байна.